Монгол улс яагаад хөгждөггүй юм бэ? Ямар учраас дандаа гадаадын хөрөнгө оруулалт гэж үглэж дуулаад байдаг юм бэ? Монголчууд бид юу ч хийж чаддаггүй улс уу? Гадаадын хөрөнгө оруулагчд болон гадаад гэдэг хүмүүс л толгой сайтай бүтээмж өндөртэй хүмүүс үү? Төр засагт гарсан хүмүүс яагаад дандаа гадаадыг шүтэг өвчнөр өвчлөдөг вэ? Хамгийн шудраг хүн гэгдэж яваад байдаг Монгол улсын баатар хотын мэр Батүлийг та бүхэн шудраг хүн гэж боддог уу? Тэр ногоон уут мут бол өнгөрсөн хорвоо. Энэ бүх асуултын тайлбар нь ердөөл энд байна. Би нэг жишээ аваад ярив. Бидний татврын мөнгө шүү дээ. Нэг 20 тэрбумаар автобусны тендер зарлахад 15 тэрбумын гадаадынханд өгчөж байгаа шүү. Дотоодын компанид нэг 5 тэрбумын худалдаа авалт хийх гэж 2 жил болоод банкны 20%, жилийн 20% гэдэг чинь 2 жилийн 40% хүү. 5 тэрбум төгрөг авахд чи 2-3 тэрбум төгрөгийн өрөнд оруулаад ингэж алж байгаа байхгүй. Тэнд ажиллаж 80-90 Монгол залуучууд зарим 8 гараа явсан. Зарим нь Солонгос гараа явсан. Ажилтг болсон. За ийм л учраас манай улс хөгждөггүй юм. Тэдний шүтэж өгчих гээд байдаг гадаадын хөрөнгө оруулагчид нь ашгаа дандаа хан цаддаггүй Монголын дарга нартаа хувааж баймаажин урагшаа хөдөлдөг тул гадаадын хөрөнгө оруулагчид нь зүгтаагаад явчихдаг юм. Монгол улс хямрал автаагүй харин ханад цаддаггүй дарга нар нь хямруулж улсаа дампууруулсан юм.